Хай манайхан, хай. За би YouTube дээрээ подкастаас гадна өмнө нь болохоор Японд байхдаа айгүй олон бичлэгнүүд хийж эхлэе гэж бодоод ганц хоёр бичлэгнүүд хийсэн байхгүй аяллаа болон үсээ янзлж байгаа. Тэгээ Q&A гэ бичлэгүүд хийжсэн. Гэхдээ тэрний араас юу нь подкастуудаа хийж эхэлсэн боловч цаашгаа өөр гой сонирхолтой юмнууд юу хийх үү гэж бодож байгаа. Би энэ удаагийнхаа дугаар гэж хэлэх юм болов энэ дугаарын влог дээрээ би шүдний эмч болохоор шийдсэн. Байнгын одоо нэг үйлчлүүлдэг шүдний эмнэлэг дээрээс эмчээс нь гуйсаар агаад би нэг өдөр яг юм мэрэгжлийн заавал байх шаардлагагүй тийм ажлууд байна уу? Шалын угаа гатч болтгоо ерөнхийдөө нэг өдөр шүдний эмчийн ажил цаана яг ямар үйл явц болдог талаар нь мэдэж үзмээр байна гэд эмч маань зөвшөөрсөн. Тэгээ зөвшөөрсөн болохоор өнөөдөр ороод Ярмаг салбар дээр нь Dodo Dental гэд эмнэлэг байгаа. Энэхүү эмнэлгийн Ярмагын салбар дээр нь би одоо ирчихсэн байна. Одоо намайг хүлээж байгаа. Ороод яг гой солигч байгаа хувцснуудыг өмсөөд эмчээсээ ямар ажлууд алхахаар байна. Тэр бүгдийг аваад хийдлээ өнөөдөр үнэхээр сонирхолтой бичлэг гаргая заяа. Одоо дан подкастаас гадна би өөрийнхөө бас юм хөрхөн влогуудыг та бүхэндээ цацаад явах болохоор YouTube-ийнхаа channel-тэй илүү ойр дотн байгаарай. Окей, let's go орцгоё. Өнөөдөр нөгөө амар хүүтэн өдөр юм байна. Ярмгийн салбар нь Ярмгийн Capital Tower гэдэг. Энэ таврын 3 дахь орт байдгийм байна лээ одоо. Сайн байна уу? Зя өнөөдөр яах их вүлээ хоёлаа чинь. Чи чинь юу ингэж байгаа вэ? За ийшээгээ. Нэг өдөр аль болох нөгөө нэг юм мэрэгжлийн би бус хүн болохоор аль болох нэг юм тусалсан мэрэгчлээ нэг холилдож солилдохгүйгээр маш тийм хөнгөн ажлууд юм хийнгээ. Шүдний эмнэлэгт ажиллаж үзэх гэдэг. Тийм шүдний эмнэлэгт дотор нь яг юу болдог талаар л ерөнхийдөө хоёлаа. Би тэгэл чамаар юу ч хэлж болох юм уу? Болно шүү дээ. Шал угаалгаж олно, хогнуудаа гаргаж олно. Юу шалгаж байгаа. Нэг тиймэрхүү байна. Тиймэрхүү зорилготойгоор ерөнхийдөө л ирлээ. Яа шал чамаар нөгөө reception-д болсон үйл явц чинь. Аха, болно. Арай өөр юм уу? Тий арай өөр шүү дээ. Тэгээ би ч бас нөгөө нэг мэрэгжлийн юм мэдхгүй юу ийм аваад ирвэл би ойлгохгүй шүү дээ. Тийм чинь бас хамаагүй болохгүй л тий. Тэгвэл хоёулаа хувцас сэлж хөглөө. Тий. Энэ амралтыг иш орох хувцас. За тий. За тэгвэл би газ хувцас сэлчихэд тарч. За. Би тэнд хувцас бэлдсэн байгаа. За. За ойлголоо. За ингээ хувцас одоо гэж бай. Зээ би хувцас сэлээд өмсч өглөө. Тайг таарч шүү дээ. Яг л таарч. Яг гоё таарч. Өмнө өмсч гэсэн яг л таарч. За одоо хоёулаас яах вэ? За тий. За эхлээд та одоо надад хамгийн ихэнд ямар ажлууд алгамаар байна? Би чамаас суулгамаар байгаа байхгүй. За. Ер нь бол энэ санал дээр өөрчлөлөгч нэг эн чинь суулгадаг байхгүй юу? Гэтэ чи татсан сууч. Үйлчлүүлэгчийн сандлыг авчихсан байна. За эхлээд нөгөө хоёулаа уцаа дуурахаар уцаа авна. Уцаа аваад нөгөө сайн байна уу одоо шүдний эмнэлэг гэдэг маш гоё. Алхам хоолоогоор хэлнэ. Сайн байна уу одоо шүдний эмнэлэг танаас сонсож байна. Ингээд ер нь бол нөгөө нэг Ярмаг салбар гэд хэлчихвэл амар аль салбар дээр бичсэн нэмээд итгэхгүй айгүйх асуудал гэсэн. Байдаг байхгүй юу? Тэг яах вэ? Одоогийн Ярмаг салбар дээр. Ямар ч зүйл цагуудаа бүртгэж явах бах тий. Одоо өнөөдрийн хувьд болохоор төмөр замын цаг дүүрсэн байгаа байхгүй юу? Тэгэхээр хоёулаа орой одоо хэд болж байна? 8 болж шүү дээ. Тий. Тэгэхээр хоёулаа орой 9 цагаас хойш 9-с 23 хоорондох цаг сул байна. Тэдгээр цагууд юм байна тий. Тэгэхээр энэ цагууд дээр юу ах нь шүү за. Мөн цаг авъя гэх юм бол цагаа бичгэнэ. За. Одоо жишээ нэг өөрчлөлтөж орж ирэхээр энд ингээд одоо энэ хүн байгаа байхгүй юу? Энэ уран сандар гэдэг хүүхэд байгаа байхгүй юу? За. 8:30. Одоо 8. Тэнгүүд энэ хүүхэд ингээ ороод ирэнгүүт чи карттай өгөөг нь та өмнө үзүүлж ирсэн үү карттай юу гэж асуугаад картгүй байх юм бол таблетын дээр картыг бүглүүлнэ. Зүг. Тэгээд нөгөө ер нь бол заавал гарын үсэг зуруулах хэрэгтэй байдаг байхгүй юу? Энэ дээр ингээ шууд чи дугаарын бичингүүд нь мэдээлэл нь гараад тэгээд ер нь бүглүүлнэ. Карта бүглэсэн байвал шууд эмч рүү оруулчихна. Карта бүглээгүй байх юм бол эмчтэйг таблетаа өгөөд энийг бүглээд өгөөрэй гэж хэлчихэд энэ бүглүүлээд сул ингээд
бүх юма бэлэн болоо оруулал зүгээр. Зөв. Энд чинь сууж ахт нь оруулах. Тийм. Гэтэ бөглчөөд орчвол эн чинь хараад шууд нөгөө картыг харчиж байгаа байхгүй. Энэ хүн ашигтай нөө яаж юм гэж нэг хараад тэр шууд имжлэг гараад. Тэгэхээр чи бөглүүлж байгаа юм шүү. За. Одоо хоёул эсвэл ингэж болно. Энэ хоёр хүн лөө залгаад 5 өнөөдрийн тэтэн цагийн цагтаа ирэх үү бас. Тий. Тэр за уран сандлал болсоо. За тэгээ. Уран сандлал болохоор уран сандар. За. Сайн байна уу? Доод шүдний хэлээс ярьж ийн гээд. За. Одоо сандарнаа гэдэг ба шүү дээ. 8402. Ой халаа. Ялтам хоолоо. Байна уу? Байна сайн байна уу? Одоо дэмтлэлийн дэлгээс холбогдож байна. Та 8:30-д цаг авсан байгаа мэн. Цагтаа ирэх үү? За баярлаа. За. Уран сандаг гэсэн чи эрэхтэй юм биш үү? Аав нь ахгүй да. Энэ хүүхэд юм шүү дээ. Би сая ингээд иш бараа харцсан байхгүй. Тэгээд энд ингээд юу наа байхгүй. Тийм биш. Регистрийн 21 юм тий. За жоо хувийн мэдээлэл юмнуудыг харчлаа. Би өөрөө суух гэж тааж байна. Чи нэр үйлчлэгчийн суулгын шүү дээ. Сайн байна уу? Тэмээ царай гарах. За та энэ ч огнөр өөрийнхөө регистрийн нууруудыг яагаад энэхүү юмнуудыг бүглөөд, хашилдаг юмнуудыг бүглөөд хамгийн доор нь энэ хэсэгт нь гарын үсгээ зурхтална. Яг энэ хэсэг нь болохоор битээ яваар. Энэ нь болохоор эмчирхний бүглэх хэсэг хэсэг байна. За. Анхудаа ажиллаж байгаа болох ч санаа зовоод идэв юм дээ. За одоо тэгэнгүүт энэ хүнийг ирсэн гэж тэмдэглэх гэсэн шүү дээ. Би жоохон дутуу үйлчлээ тийм. За одоо энийг ингэж орсноо ирсэн гэдгийг тэмдэглээ. Цэхэр болох. Ирсэн. Тэгээд энийгээ дараад окей. Одоо болохоор бидэд юу руу орох вэ? Энд ингэ өөрчлөгдөж нараа болох гэдэг л өөр юм да. За. Энэ өрөө нь болохоор энэ хоёр болохоор нэслийн өрөө гэж явдаг. Зүг үнэ яг юм. Агт дараа марааны нэг төсөлд хийхэд юм шүү дээ. Тэрийг хийдэг. За би болохоор ариутгал өрөөг харуулъя гэсэн шүү дээ. Тийм. Энэ болохоор ариутгал өрөө. Ариутгалын өрөө нь энэ чи гэдэг юм. Ариутгалын өрөө гэхдээ бүр илүү сайн болохоор юм байна. За яна жоохон замбраагүй л аш. Зүр ер нь харуулахгүй юу яаж за. Шүд үзээд ингэ орж ирсэн бохор байгаа ч шүү дээ. Тэр бохор багчиг энэ Excel хийгдийг энэ бас хэлвэ. Энэ болохоор ингээд бүх төрлийн одоо бактериудыг вирусыг устгадаг байхгүй юу? Тэгээ юу устгах вэ? Одоо ч юм уу тохын вирусыг, BC дундын устгах гэсэн. Зүр. Яг энэ ингээ бүх заавар нэдэг. Тэгээ ингээд энэ найруулах юм. Тэгэхээр энд хийгээд тэгээ ингээ ультрасоник гэхгүй яаж гэдэг. Тэгэхээр нөгөө энэ чичиргээгээр дотор байгаа багшны бүх юмнуудыг ингээд гаргачихлаа юм дээ. Тий. Тэгээд дараа нь угаагаад урсгаласаар нөгөө бохор юмнууд цусмас наалцсан ч юм уу. Тэгээд эсвэл ингээ хоолны үлдэгдэл шүдэн дотор ч хоолны үлдэгдэл шүү дээ. Тэгээд сайн ингээ угаачаад энэ хүүт ариутгал юм. Хүүт ариутгал нь бас нөгөө үлдэгдэл нөгөө бактери бүх юмнуудыг дахиад ойролцоотой нэрлэхтэй дахиад юм бүтгэдэг юм байна. Тэгээд хүүт ариутгалтай байлгаад энэ болохоор энэ юу вэ? За зэнийг би мэдэхгүй. Ерөнхийдөө иймэрхүү дараалтай яаж байгаа. Тэр руугаа ороод тэгээ хамгийн сүүлд нь биш хамгийн сүүлд нэрмэл бас буюу одоо канаднаас ч малцураас биш үү. Тэнгүүт нэрмэл басанд хийгээд ингээ халт одоо ариун байгаа байхгүй. Тэгээ тэрний дараа юм шүүгээр энийг ч үтгэлээ. Хатах шүүгээ. Хатах шүүгээ. Нөгөө нотон багч хатаагаад тэгээ гарч ирснийхэн дараа ингээ пикетлээ. Энэ алчуурын хүртэл ариутгах салчураад байна. Пикетлээ. Тэгээд ингээ онсаар бараа наагаад тэгээ ариутгах. Зүг. Одоо энэ бол ариутгал саяны процесс бол ариутгал биш. Энэ зүгээр халдваргүйжүүлэх буюу угаах гэсэн. Зүгээр анхын шатны халдваргүйжүүлэх юм. Анхын шатн дээр л ийм их юм болж байгаа байхгүй. Тэгэхээр хүмүүс тэрнээс цаашаагаа дахиад ариутгал явахаар яах юм гэсэн. Зүг. Бүр илүү нарийн юм дээр явах юм шүү дээ. Тэгэхээр энэ за хэдэн юутай ч ариутгалынхаа өрөөнөөс хамаагүй хүн орж болдоггүй гэсэн би давраад орчлоо. Гэхдээ үсмэсээс гадаа. Тийм үсмэсээс гадаа би айгу муухай юм хийчлээ. Ямайгүйчлээ. Энд болохоор нөгөө нэг халдваргүйжүүлэх зүйлээ яг имлэг дээр хийчээ цаашаага ариутгалын яг шат дамжлагын цаашаа бүр ингээ компани руу явуулаад тэгээд нөгөө нэг юм
тийм монсортой яасан гэсэн тэдний хүртэл ингэж хэрглэж болохоор юутай гээд ингээд өгчдөг юм байна. Энэ болохоор температуртайгаараа ингэж хадгалж температур биш тийм. Энэ болохоор кварц гэхгүй юу? Кварц ч юм болохоор нөгөө туяагаар нөгөө халтуулдаг. Ариутгал бол биш. Зүгээр ерөнхий агуулж явах хугацаанд дахиж гадны биет оруулахгүй тул ашиглах хүртлээр ерөнхийдөө л энэ кварцын тийм хичээгаан туяагаар шараад бэлхэгдээд бийждэг юм тийм бийж яах нэ. Тийм дараагийн үнэ хүлээг л бийж. Тийм ээ. Дараагийнхаа хүмүүс намайг хэн ашиглах бол гэж бийжих юм байна. Тэгээд одоо нөгөө нэг энэ миний ам руу юу хийчихвдээ гэж хэлдэг штеп. Энд чи нэг удаагийнх юм уу? Энд чи ариутгсан юм уу? Тийм тэгэж ярьдаг хүмүүс байдаг. Энд гэдэг айгу зүг штеп тий. Тэнгүүт нөгөө үслэг болгоны дараа энэ болохоор ингээ гадаргуу ариутгахдаг гэж зүйлэхгүй юу? Гадаргуу ариутгах гэхээр ингээд юу руугаа цацчаад юу лээ. Сандал мандал руугаа энэ тавцсан бүх юм руугаа цацаад тэгээд 1-3 минут хүлээгээд тэг арчдаг. Зүг. Бүгднийг хэрглэж байгаа. Одоо чинь сандлаар суугаад бослоо ч гэсэн сандлаа ч гэсэн ингээ арчаад алхах. Зүг. Тэгэхээр бүгд хурж байгаа бүх юмнууд нь ингээд чиний хүрэх бүх хэсгүүд болон сэлгч хүрэх бүх хэсгүүдээр ариутгах биш халдваргүй зүйлчнэ. За тэрний дараа нөгөө хэрглэж байгаа манад чи ариутгасан багш. Чиний ам дотор орох юмнууд нь ариутгасан багш. Зүг. Энэ ногооско чи ингээ үзээд басныхан дараа бүгдийг нь хуульж аваад чамааг үзээд басны дараа бүгдийг нь хуульж авч ингэж арчаад буцаах наач ингээ шинийг тэрийг ингээ ачаад тийм ээ. Ойлгосон. Тэнгүүд ингээд энэ хурж байгаа бариулын хүртэл шин байх нэ. Шин байх хэрэгтэй. Бүх юм л ер нь ариутгсан бүгд үслэг дуусангууд эдрээгээ бүгдийг нь хуульж аваад бүгдийг нь халдваргүйжүүлээд дахиад шинэ өмнөдөө тавиад ингээ шин багшнуудаа тавиад дараа бүслэх биш. Энэ бид нар ингээ бүгд яг нэг хүн дээр хэрэглээ бүгдийг нь хуульсан. Зүг. Тэгэхээр амар их зарлаж байгаа. Тийм ээ. Бүх нарийн юм жижиг шүүд юм шүү. Шүүч бүгд нэг удаа авахгүй. Тэнгүүд ингээд миний санжинсан шүдийг авчаад надаас тэдэн төгрөг. Тэгэхээр тэн дээр чи ийм шат дараалтаа явчингууд ингээд энэ яхаар гүртөг шиг гэдэг. Тийм ээ шүү. За ийм л энэ да. Тэгэхээр нөгөө яг шүдний эмчийн талаар ойлголцож шал. Жохоо өөрчлөж юм. Тийм ээ. Гайгүй юу? Шал өөр болж байна. Одоо тэгээд цэрэгт явахаас өмнө гэдэг шиг байна. За гарах. За тэгээ. Хачгүй. Үүдэнд хүрсэн шүү дээ. Тийм хэдлийн өдрөгөө өвтөж явцгадаг. Тий чи юмтай танилцаад ирж явах хооронд үйлчлүүлэгч нар ирсэн байна. Сэнүнг. 짜잔 гарал. Хөөлхт. Одоо ингээ бамбар шиг хөдөлгөөрэй. Нээ бүжиглээд байгаа юм бамбарс нь. Яа. Чи шүдэ угаадгүй. Угаадгүй. Ямар онц юм бэ? Угаах хэвчээ заяа. Кичэнд маманууд нэг юм уу? Оо ямар хөөх юм бэ ч та. Шүдэнгээ өвдөд байгаа юу? Өвдөхгүй байгаа юу? Би чамсаг байхдаа ингээ хавхаар юм дөрөн сэттэйсэн шүү дээ. Ингээ өөдний сэт хавхаар байдаг гэсэн. Би дандаа чихэр ийцээр байгаа тийм хар шүтдэг. Нэг хөөх юм. Бэнэ? Сайн байна уу? За. Нэхэмч тантай яригнэ. Нөгөө салбараас юмч хооронд залгаж ирсэн байна. Ямар сандрагдсан чи. Бүртгэлээ хийсээр байна. Бүртгэл хийх үед шууд дугаараар залгаж орж ирээл. Тэдэн цагт байна уу? Цаг. Заат ингээд залгаж. Бэнүү сайн байна уу? Дада дэнтэлшүүд нэмлэг нь. За. Ламб юм уу те? Ламб нь болохоор 75-аас 85 гэж байгаа. Нөгөө хэр гүн цаоралтай, хөнгөн цаоралтай, дунд зэргийн цаоралтаас шалтгаалаад үнийн дүн яг ингэж тарж байгаа юм. 75-аас 85. Бүр гүн сувгийн эмчилгээ орохоор болоо. За байж байгаа. Би газ хараа тий. Тэ зүр уцаа ирж байгаа. За. Сувгийн эмчилгээ нь 250-аас 350-ийн хооронд юм байна. Нөгөө нэг юм сувгийн эмчилгээ яаж хийхээс шалтгаалаад юу нь бол үнийн дүн юм аа. За ойлголоо. За хэдэн цагт ах уу та? 17 цагт байна. За тэгээ. Та дугаараа хэлэхгүй. За таны бүртгээд авлаа. Баярлалаа та цагтаа ирээрээ. За.
Үүний мэдээллийн бүр ухаж олж харлаа шүү дээ бүр. За ямар ч тааш нэг цаг бүртгэлд амжилттай боллаа. За өнөөдөр одоо орой байгаа болохоор хүн айгу цөөтэй байгаа. Тэгээ дээрээс нь ресепшн дээр би бол одоо сууж болсон. Одоо яг эмчийн туслах эмчийн одоо совилогчийн яг үүрэг ямар үүргүүд байдгүй. Шүлсийг ингэж авах хэрэгтэй, ингэх хэрэгтэй. Яг юм дарааллын дагуу нөгөө нэг хамгаалтын бэлээ, маск зүүх хэрэгтэй. Тиймэрхүү юм хийж агаад ер нь бол нэг хүнээс шүлс мүлсийг авч жоохон туслах маягтайгаар би ерөөдөө ажиллана гэсэн. За тэгээд юм чи хоёлаа. За тэгье. Ороод юмнуудаа хийдэ тий. За тэгье. Дотор ороод юмнуудаа зөвхөн. За. Үсээ боо. Эхлээд хоёул өсөө боо. За. Өсний болчмаа. Бара. Энд байгаа. Бид тэр цамхрын очиод бочиж чаддаг. За. Тэгвэл энэ минь нэг хөрх харагдсан марагдана гэсэн юм бол байдгүй. Бүглийн бол хааш нөөж орондоо за. Малгай маска ингээ өмсөд ер нь бол ус илүү байх хэрэгтэй. Илүү гарах хэрэгсэхгүй юм тий. За тэгээд гараа угаанда. Гараа угаах. За тий. Би за чам заадаг чи. За хоёул гараа угаая. За эхлээ усаа нэгээд. За угаая. Сайн орох. За шинэ тавнгаа аваад. Ер нь бол гар угааж байгаа зү. За энэ гар угаах дараа л байгаа. Тий. За угаарай. За. Энэ юм уу? Энэ дараалалаар угаах хэрэгтэй. Тэгээ энэ юм биш. Багтаа нөгөө нэг сурж исэн цэцэрлэгт ордог байсан юм уу те. Гэс угаах хэрэгтэй. Ус чаас гараад байгаа. За. Зүйтэй. Гэтэ усаа маш багаар гойжулдаг. Сайн хэмдэх юм байна. Шишөө би чи ер нь хэмэндгэн штэ. За одоо тэгээ тоогоор угаалбар хаашгүй заяа. Оо. За. Вау. За гэс угаа. За тэр цаана алчаар байгаа. Юу нь хоёрыг авахгүй бол доош нь хоёрыг авахгүй бол арчиж юу аа. За. За тэгээд зүйтэй. Марч царайлаад тохоогоо угаал гэж байлаа. Тохоогоо угаагаа ичдэг юм. Нөгөө том хоёрын хаалгамаалаа зүгээр шүлсээс авч байгаа юм. За. Нэг К-драма их үзсний юу аахгүй юу? Мистек нөө. Мистек нэг энэ хүртэл угаадаг лаа. Би гараа угаасан болохоор за энэ дотроос хоёр бүтээлээ аваад. Би одоо юунд ч хүрэхгүй шүү дээ. Би яг камерын дээр хүрэх гэж байна. За эхлэе. Чи би хэлээ авах юм нэг шүү. За шүлсэн. Энд чи цуграалчуд ажиллаж тийм шүү дээ. Ямар гоё шүтэн бэ. За асаа. Сагаачлаарай. За сороорой. Яг хөө шууд чигээрээ цааш нь болохгүй нааш нь болгоод амаа чимээгээрээ за өөрчлөгч маань тэгэхээр өөрөө мэдчихсэн. Тийм ээ. Та жоохон миний цагаар яваад өгөөрэй. За. За нэг наатны юу нэг зарчуун хийгээ сорно. За. Хоолоор нэг сёж. Амаа жоохон нааш орлоо. Гүд. За одоо амаа. Одоо ингээд өрөм ажиллаж явах хэвчээ бас ингээд шууд хаалаа гэж бодчихлоо. Тийм. Би ч гэсэн ер нь нөгөө шүдэн янзлуулж таадаг байхгүй тийм. Айгүй юм бифтэйхэн завшнаж байгаа нэг гэдэг. Хоолыг ингээд тулахгүйгээр айгүй хөнгөн аваад идэгин. За одоо дахиад нэг үзье. Сурчтэй. Би 6 жилиг зүгээр нэг өдрөл хийгээс олж байгаа 6 жилийн хичээлээ. За нөхөө сороор. Та амаа чимээгээрээ. Амаа чимээгээрээ. За. Амаа чимээгээд шүлсээ гаргав. За. За одоо манай ерөнхий эмч маань явцсан шинэ ээлжний маань эмч бит хоёулах нь үлдчихсэн байна. Тэгээд надад гоё сонирхолтой асуулт байгаа байхгүй юу? Өглөөний ээлжинд гарах нь илүү хүнтэй байдгүй, орой ээлжинд гарах нь илүү ачааллахтай байдгүй. Хөвчлэн ер нь бол орой ээлжинд гарахад бол ер нь ачааллахтай байдаг. Хөвчлэн нөгөө
түзрэл бага болцсон. Тэгээд ажил тарсны дараа ихэвчлэн хүмүүс ирж үзүүлдэг. Тэгээд шүдний өвдөлт нь бол ер нь орой илүү өвдөлтөг шүү. Жохон бахад угаасаа тэгдэг байсан юм аа. Орой нэг юм зуугаад унтаад өглөө эрт мэрс яадаг гэсэн. Тийм байна. Оройн цаг гэхдээ илүү яаж магадгүй. Жишээ нь би болохоор нэг шинэ жилээр явж байгаад миний паалан унаад тэгээ яаралтай надад 24 цагийн эмнэлэг хэрэгтэй байсан аахгүй юу. Тэр үед яг танай эмнэлгийг олоод тэгээ би бүр амар ацтайгаар маргааш өдрийн тоглолттой болохоор шүдийг янзлуулахаас өөр арга байхгүй. Тэгээд би ер нь л яг ингэж шүднээ оройн цагаар эмчлүүлвэл бас ийм газар байдаг юм би олж мэдсэн. Тэгээ одоо ер нь 11:30-аас хамгийн сүүлийн 10:30-аас хамгийн сүүлийн. Тэгж аваад цэвэрлэгээ хийгээд унтраагаад бүгдээ юмнууд төгж авчдаг юм те. За өнөөдөр би чинь зөндөө юм хийсэн чинь лобби хэсгээ гоё цэвэрлээд шалмал нь жоохон гоё янзлж угаагаад тэр явчих. Тэгээд окей. Let's go. За сувилагчийн өдөр маш гоё өнгөрлөө. Шүдний эмнэлэг дотор ямар зүйлсүүд болж өнгөрдгийг үнэхээр харлаа. Тэгээд өнөөдөр яг юм лобби хэсгээ цэвэрлээд өнөөдрийн миний ажил яг ингээд жинтан дуусж байна. Одоо 12 цаг болж байна. Шөнийн 12 цаг. Одоо тийм болохоор орж хувцас салчаад тэгээ эргээ гараад ирээ. За хувцас салаа гараад ирлээ. Тэгээ ер нь бол би бүх гэрлүүдээ нутраагаад хаагаад явах болохоор одоо шүү гарах гэж байна. Тэгээ миний бичлэг та хэдэд амар сонирхолтой байсан байх гэж бодож байна. Нэг өдөр яг юм мэргэжлийн эмчийн ажиллаар ажиллаад вау гэж сонирхолтой санагдсан бол та хэд доор коммент дээр гоё юм үлдээгээрэй. Тэгээд subscribe-а дараад, лайка дараад дараагийн бичлэгийг хүлээгээд иж байгаарай. Баярлалаа. Bye bye.